байна уу? Энэ хүү бичлэгээр өөрийнхөө унсан номынхоо тухай ярилцъя гэж бодлоо. За яагаад ийм бичлэг хийхээр болсон бэ гэхлээр нэгдүгээрт унсан номынхоо тэмдэглэлийг цахим хэлбэрээр ингэж хадгалж авъя гэж утсан. Хоёрдугаарт болохоор корона тусаад за бас нэг 2-3 удаа наркозанд орж исэн. Тэрнээс болт юм уу жоохон тийм юм мартаад ах шиг санагдаад тэгээд ингээд бичлэг хэлбэрээр бас тэмдэглээ хийгээд авчулах зүгээр юм байна да гэж бас нэлээд удаан ботсныхоо үр дүндийн хүү бичлэгийг хийхээр болсон. За нөгөө талаараа бас нэлээд ингээд уншия гэж бодсон номнууд нэлээд их байгаа. Тэгээд 103 сартаа ч гэсэн бас нэлээд хэдэн ном уншаад авъя гэж бодсон ч гэсэн яагаад ч юм ингээд дöглж явсаар агаад ингээд бараг ингээд ном уншаагүй байхгүй. Тэгээд нэг юм бичих саас ном дэвтэрнээс яагаад ч юм уулын ингээд дуртай тэгсэн мөртл ингээд нэг зүрхшээгээд юм шиг нэг тийм сонин айгаач байгаа юм шиг тийм сонин болоод тэгээ уншихгүй ингээд арах цаагаад яваад исэн. Тэгээд нэг талаар өөрийгөө ингээд түлхий гэх юм уу, нэг талаар өөрийгөө ингээд шахъя гэж бодсны үүднээс юм бас бичлэг хийвэл өөрийгөө бас ингэж шахах юм болов гэж бодоод ийм бичлэг хийхээр болсон. За тэгээд бас дээрэс нь ингээд ямар нэгэн унсан номныхоо тухай хэн нэгэнтэй ярилцмаар санагдаад байдаг аахгүй. Тэгээ бас яг ингээ ярилцах гэхээр бас яг тийм сайн ярилцах хүн бас олддоггүй учраас хэн нэгэнтэй ярилцаж байгаа юм шигээр ингэж бичлэг хийх юм бол татвар цээж уужрах юм шиг санагдаад тэгээ энэ хөө бичлэгийг хийж байна. Тэгээд хамгийн ихэнд ил төдвийн оройгүй лодонгийн төдвийн оройгүй сум гэх романыг унссан энэ номынхоо тухай ярилцъя гэж бодлоо. Тэгээд энэ номыг бол би нэлийн дээр бараг 2-3 сарын өмнө бол уншаад дууссан. Гэхдээ одоо л ингэж бичлэгийг хийж байна. За тэгээд бичлэгийг хийх гэж бодохдоо жоохон нэлийн бодож явсан. Яагаад вэ гэвэл бас ингэж номын утга агуулгын тухай ингэж хамаагүй бас ингэ бичлэг хийгээд ярьж болох уугүй юу гэдэг дээр бас нэлийн эргэлзэж явсныхаа эцэст ингэж юучсан хийхээр болсон байна. За тэгээд эхлээд хамгийн түрүүнд болохоор номынхын нэрийн тухай ярилцъя гэж бодлоо. Яагаад гэвэл эхлээл бид ном аваад тэгээд номын нэрийг нь сонсоод эсвэл зохиолчийг нь сонсоод ямарваа нэгэн таамаглал төрдөг штеп. Миний хувьд бол энэ номыг бол оройгүй сум нэрийг нь сонсоод хоёр таамаглал төрсөн. Нэгдүгээрт нь шууд бодит утгаараа оройг нь байрч дуусгаагүй сүмийн тухай гарах юм болоо да энэ номонд гэж бодсон. Хоёрдугаарт нь болохоор эрдэм мэдлэгт ийм орой гэж байхгүй. Эрдэм мэдлэг бол үргэлж ингэж суралцаж явах зүйл гэдгийг талд утгаараа оройгүй сүм гэдэгтэй холбоод эрдэм мэдлэгийн тэр орой байхгүй шүү гэдгийг илтгэсэн тийм утга агуулгатай ном юм болов гэсэн ийм таамаглал төрсөн. Тэгээд ерөнхийдөө бол энэ хоёр таамаглалтай ерөнхийдөө бол минь уншаад таамаглалтай бол ерөнхийдөө давхацсан. За тэгээд энэ хүн Рама маань за мэдээж 400 эд хуудастай тэгээд ийм дэд гарчиг бүлгүүдтэй ном маань нийтдээ 31 ширхэг ийм дэд бүлэг ийм бүлгүүдтэй. Тэгээд мэдээж 20 дугаар зууны шилдэг роман гэж байгаа. За тэгээд зохиолт гарч буй гол дөрүүд нь гэх юм бол санж гих одоо буян залбирах хийдэд шавлан суудаг байсан. Тэгээд лахас 100 буюу одоо төвд улсад очиж ном эрдмийн дэвшлүүлэхээр явж байгаа нэгэн хүүгийн одоо гол дүр гарна. За түүний багш гэлэн чаймчиг гэх ламын тухай бас гарна. За аав сайн цогт. За ээж цэндэ. За гэх хүмүүсийн тухай дүргүүд нь
гарна. За тэгэнгүүт одоо санж гэх гол дүрийн тухай ингээд дэлгэрүүлээд ярих юм бол гинт ингээд жоохон бичлэг хийгээ ярьсан чи жоохон сандраад яг юу ярих яаж ярих вүлээ гэдгийг мэдэхгүй ингээд жоохон тийм байгаад байна. За санж гэх гол дүр нь болохоор түрүүн хэлсэнчлэн одоо Монголд буян залбирах хийдэд одоо шавлан суусан ийм гицэл цолтой ийм лам хувраг байгаа. За гицэл гэдэг нь одоо яг юу гэсэн үг вэ гэхлээр одоо хүүхдүүд ингээд 1-р ангиас ингээ 12-р анги 12-оос ингээд бид нар бакалавр, магистр, доктор гэд ингээд суралцаа явдаг шиг ийм цол хэрэгмгүүд гэх юм уу эхлээл одоо ингээл за миний мөхс миний бодож байгаагаар би ингээ шашны тухай сайн бас мэдлэг байхгүй. Тэгэнгүүт энэ номноос бас ингээ уншиж харахад ингээд одоо жишээлбэл убааш гэдэг цолыг 4 настай давсан гэж. Тэрний дараа банд гэдэг одоо тийм сахил цолыг хэрэгмийг 7 настай даваад 10 гаруй жил ингээд одоо суралцаад 10 гаруй настай ингээд болсныхаа дараа гицэл гэсэн юм цолыг авч байгаа. Тэгэнгүүт ингээд багаар ингээд ном хаялцаад тэрхүү номоо хаялцаж чадаад чадах юм бол ингээд хэрэгм зэрэг цолоо ингээд дээшлүүлээд аваад явдаг юм байна. За харин санж гицлийн багш нь болохоор гэлэн гэсэн юм хэрэгм ламын цолтой байгаа. За санжийн аавыг нь болохоор сайн цогт гэдэг. Сайн цогт нь болохоор хар бор ажил хийж ингэж явдаг. Айл гэрүүдийн одоо юу гэдэг адуу мал хариулах, за эсхий түлээ хийх одоо юу гэдэг хар бор ажил хийж явдаг. За ээж бас сэндэн ч гэсэн мөн адил ингэж айл гэрүүдэд бас хар бор ажил хийж ингэж явдаг ийм хүмүүс байгаа. За тэгээд санжийг энэ лам болоход бол ихээхэн түлхэц үзүүлсэн хүмүүс нь бол ээж аав хоёр нь. Яагаад вэ гэвэл ээж аав хоёр нь ингээ хар багасаа ингээд ядуу зүдүү амьдралыг үдчихсэн өлсөж ингэж зовж явдаг байсан. Тэгтэл одоо өлсөж зовхон ирэхээр одоо ингээд ламнаар ном уншаад балин шалцаа гэд хийдэг штэ. Тэдгээрийг ингээд одоо муу ярын сүнс чөтгөрүүдийг одоо ингэж хөөн зайлуулах тийм утгатайгаар ингээ хийгээд одоо ингээд хайдаг гэх юм уу. Тэр балин шалцааг нь тэгэнгүүт тэр хийдийн гадаа хаягдсан байгаа тэр балин шалцааг одоо ингэж үлсгийн ирэхэнд ээж аав нь одоо ингэж түүж идэж ингэж ам гол зогоодог байсан. Тэгэнгүүтээ ээж аав нь тэрийг нь өөртөө юу гэж боддог вэ гэхлээр одоо ингэж бурхан лам энэ сайн бурхан ламын энэ хүчээр бид нэр ингэж өлсөхгүйгээр ингэж ам зогоож амьдарч гарч чадсан, амьд үлдэж чадсан гэсэн ийм сүсэг бишрлийнхээ үднээс одоо хүү санжигаа одоо бурхан намын мөрийг хөөлөгдөг. За санжин доороо ингээ 2 охин дүүтэй. За би энэ дээр бас тэмдэг л ингээд бас ярихад хэрэг болох юм болоо гэд хэдэн зүйл ингээ бичсэн. Тэрнээсээ бас харж ярьж байгаа. За санжин ингээ доороо бас 2 охин дүүтэй. Тэгээд айл юм бас эр хүн болсон учраас одоо бурхан одоо номын мөрийг ингэж хөөгөөд явж байгаа. За тэгээд номын эхлэл хэсэгт нь болохоор ингэн усны говьд нэгэн ийм сохор хүн ингээд таягтаагаараа за тэр газрыг аягуулсан мэддэг юм шигээр ингээ яваад за яг зэрлэг тэмээ буюу ингээ хавтгаа ингэж очиж зуны хаалганд тэнд ус угаах хэвтээд за тэгээд хэвтэхтэй ингээд чинрээд ингээд сүүн ингээд гадагшилж тэр говийн тэр эрэм талд ингэж гарсан гэж сүүн наранд хатаад ээзгийн ингээ болчихдог. Тэрийг нь очиж ингэж түүж идэж байгаа юм хүний тухай үйл явдал гардаг. Тэгэнгүүтээ дараачийн бүлэг сэдвээс нь болохоор тэр хүний тухай биш шал өөр үйл явдлын тухай ингээ өгүүлээ явчихна. Тэгэнгүүт уншигчдад яг энэ
зохиолын ихэнд гараад байгаа энэ хүн ч одоо яг юун сохор хүн юм бэ? Яагаад хүмүүс энэ хүнийг энэ ганцаарнгийн эзгүй энэ эрэм говийн халуунд ингэж авчираад тавьсан юм бэ? Энэ ямар хүн юм бэ гэсэн одоо тийм унших бас сэтэл төрхөөр ингэж зохиол эхлэлийг бас хийж гаргасан байлээ. За тэгээ мэдээж зохиолын үг хэллэг хэллэгийн тухай ярих юм бол мэдээж уран яруу. За мэдээж уншихад бол гадаад зохиол уншиж байгаа биш. Монгол зохиол, монгол их хэл дээр уншиж байгаа болохоор уншиж ойлгоход за мөн их хэллэгээрээ одоо тэр яруу тансаг үг хэллэгийг таашаа авахад илүү тийм төхөм сайхан байна. За тэгээд энэхүү зохиол дээр ямар үйл явдал яаж гардаг вэ гэдгийг нь эхлээд танилцуулж ярих гэж бодлоо. За гол дүр болох санж нь буян залбирах хийдэж шавлан сууж байгаад лахас цуу буюу төвд орныг зорж одоо ном эрдмийнхаа мөрийг хөөж за хэрэгэм зэрэгээ дээшлүүлэх гэсэн энэ зорилготойгоор төвд орныг зорихоор болдог. За ингээд төвд орныг зорихоор болоход нь багш чамчгын цуг явдаг газарчлаад багш чамчг нь өмнө нь төвд оронд бас хэд хэдэн удаа очиж байсан лахсууд хэд хэдэн удаа очиж байсан юм хашир туршлагатай учраас мэдээж шавьяага бас ав очиж эрдэм мөрийнхэн замыг нь эхлүүлэхийн тулд авч явдаг. За ингээд бас тэрхүү хол замд явах гэж байгаа хүмүүс хэд хэдэн одоо хүмүүсийн бүрэлдэхүүнтэй ингэж баг болж явдаг. За ингээд энэ багтаа хэн ямар хүмүүсүүд явдаг вэ гэхлээр улаастан шоронгоос ингэж оргосон нутгийн юм сайн ир бүх магна гэх нэг ир явдаг. За эхнэр нөхөр хоёр явдаг. За эхнэрийнх нь нэрийг нь отгон, нөхрийг нь хархүү гэдэг энэ эхнэр нөхөр хоёр явдаг. За би муутай хүн муутай тийм нэг хүн үлцэг гэх юм хүн. За ингээд нийтлэлтэй 6 хүний бүрэлдэхүүнтэй ингээд лахас зүг зорихоор явдаг. За энэ хүн болгон одоо тэр лахас зүг зорж байгаа зорилгууд нь гэвэл өөр байгаа. Жишээлх юм бол одоо мэдээж санжих бол ойлгомжтой шүү дээ тийм ээ. Лахаст очиж эрдэм мэдлэгийн дээшлүүлээ. За хэрэгэм зэрэгээ дээшлүүлээ гэсэн бас ийм хэрэгэм зэрэг гэж ярих нь бас зөв үгүй. Цол хэрэгмээ бас дээшлүүлэх гэсэн юм зорилготой байгаа. За тэгэнгүүт бүх магнагийн хувьд бол шоронгоос орхичихсан. За ингээ бас нэг талаараа бас зүхтаж яваа. За нөгөө талаараа багшин чамчг нь за энэ хүү тэр хоол замд за замд нь бас дээрэмчин тонуулчид бас дайралддаг. Тэдгээрээс хамгаалах би тийм хүн хэрэгтэй гэсний үүднээс бүх магнаг бас авч явж байгаа. За эхнэр нөхөр хоёр хүн байгаа шүү дээ. Отгон хархүү гэд. Тэр хоёр хүн ямар зорилготой явж байна вэ гэвэл за өврийн хутаг гуйх тэр лахас зүүд очиж мөргөл үлдэж, буян үлдэж ингээд үр хүүхэд за ягасаа гэсэн үднээс ингээд лахас зүүг зорж байгаа. За би муутай хүн үлзээ бол мэдээж би энэ муу өвчин ингэж ороож байгаа хүн тэгээд ингээ уртудаа наслын эрүүлэнх болын өвчин зовлонгоосоо салъя гэсэн юм зорилготой лахас зүг зорж байгаа. За ингээд энэ хүмүүсүүд ингээд урт холын тэр аянд мордож байгаа. За ингээд түрүүн хэлсэнчлэн энэ бүлгүүд байгаа. Бүлгүүдийн дээр ихэн болгонд нэм 3 ертөнцийн 3 шиг ийм 3 ийм мөрүүдээр ингэж тухайн тэр бүлэг сэдвт гарах санааг нь ингэж базаж өгсөн байгаа. Одоо яг бүрэн тэр одоо энэ зохиол дээр яг энэ бүлэг дээр ийм юм гарна гэдгийг нь хэлээгүй ч гэсэн даалт утга болоод ерөнхий тэр агуулгаараа энэ 3 мөрөнд утга санааг нь ингээ бацаад биччихсэн байдаг. За тэгээд за энэ хүү хол замыг одоо тэр багийн хүмүүс нь ингээд туулаа явж байхад замд нь дээрэмчин тонуулчид олон янзын үйл явдлууд тохиолдоно. За жишээл тохиолддог.
За тэгээд зам дунд нь бас хоёр хүн нь одоо мөнх бусыг үзүүлдэг. Одоо отгоны нөхөр одоо хархүүн одоо хөг тооны даваанд одоо ийм нарийнхан уулын ингэж одоо хадан хисаатай доор нь ингээд юу лээ найчдын гол гэдэг ийм хүчтэй ийм гол урсаж байгаа ийм хадан хисаатай ирэмгээр ийм морьтой хүмүүсүүд ингээд явж байгаа. Тэгэнгүүт нөхөр хархүүн ингээд найтайлахгууд нөгөө морин чочоод гин чочож үргээд тэгэд нөгөө морьтойгоо голын ус руу ингээд унчихдаг хархүүн. Тэгэнгүүт нөгөө ихнэр отгон яана гэд нөгөө одоо нөхрийнхээ араас ингээд сэтгэл нь өмрээд юангууд сонирн болонгууд одоо санжийг одоо чамчиг багш чи одоо ингээд наа чин одоо өөд болсон нөхрийнхөө араас дандаа тэмүүлээд байна шүү чи ингээд мориных нь араар нь ингээд эмээлийнх нь араар суугаад ингээд сундлаад ингээд барай яваа энэ ялаач яах гэдэг гээд ингээд суулгаад сундлаад ингээд явдаг. За ингээд мөргөлчөд ингээд цаашаагаа ингээд аян замаа үргэлжлүүлээд ингээд явдаг. Тэгэнгүүт ингээд үеийн мөрөнд ингээд давхаа үеийн мөрөнг ингээд давхаар ингээд заваар явдаг. Тэгэнгүүт их тэрхүү их урсгалд үлзий болон отхомны одоо биеийн байдал ихэхэн таарав болоод муудаж ирдэг. За тэгтэл үлзийгийн бие угаасаа одоо бие муутай хүн байсан шүү дээ. Тэгэнгүүт тэр хүний бие нь улам ингээ муудаад тэгээд тэнгэрийн оронд ингээд тэр завин дээрээ өөд болчихдог. Тэгээд ингээд тэрхүү ингээд 6 хүн явснаас тэр мөргөлчдийн багаас 2 хүн тэнгэрийн оронд ингээд залардаг гэсэн үг. За тэгээд талигч үлзийг одоо бүх магнаа ингээ үүрээд за тэгээд явж байтал тэдний хараас ингээд 3 ийм донцпа гэдэг ийм хүмүүс дагаа явдаг. Тэгээ энэ чи одоо ямар 3 хүн дагаад байна? Донцпа гэдэг чи одоо ямар хүн юм бэ гэж асуунгууд одоо нэг нас орсон хүнийг одоо нэг талаараа ингэж хөдөөлүүлдэг хүн гэх юм уу? Одоо гар хөлийг нь ингэж тасалж авчаад ингээд тас шувуунд ингэж хувааж өгч оршуулдаг ийм ажил хийдэг хүмүүс гэж байгаа. За тэгэнгүүт энэ тухай баг зэрэг уншиж сонирхолтой л та. За дүр тадын орон буюу оршуулгын энэ газар 60 орноос өөрөө нисэж ирсэн гэдэгт домогт чулуун дээр бие хэрчүүлсэн цастын орны тасын хоол болохыг хүн бүр хүсдэг тул зав завгүй байдаг ажээ. Сүүлдээ их зарлага өндөр үн тусгай дугаартай болсон тул хэр баргийн хүн чинд замаа төгсгөх бололцоогүй төрчээ. Донзонпагийн ахлагч чулуун гамбанцныхаа дэргэд хутгаа барин 2 хөлөө алцайлган сүртэй зогсож туслах донзонпаанууд нь талигаач үлзийг хөл гараас нь дамжуулан чулуун дээр тавив. Бас нэг донзонпа асар их утаа байгуулан сан тавилаа. Тэр утаанаар тас шувуунууд нисэн ирдэг ажээ. Тас ирмэх зүгтлийг хувааж өгнө. Ингээд эвгүй мараараас нь жоох яриад байж магадгүй. Тэгтээ яг номын утга агуулга нь ийм утга агуулгатай үйл явдалтай ном байгаа даахгүй. Тэгэхээр одоо саяны хэсгээс ингээд сонсохоор
хүнийг ингээд цавчаад ингээд тасан шидэж өгч байгаа энэ чулуу нь болохоор тэр жагаар орноос өөрөө нисэж ирсэн гэсэн одоо ийм нэг домогтой чулуу юм байна. Тэгэхээр одоо магадгүй энэ чулуун дээр ингэж амьсгал хураана. Магадгүй энэ дээр ингэж оршуулгын зан үйл хийлгэснээр магадгүй дараа төрөлтөө сайнч байх юм уу? Ингээд сайн үйл явдал болж байгаа юм шигээр ингэж боддог учраас хүн зан олон маш их энэ дээр ингэж ирж оршуулгын үйллийг ингэж хийлэгдэг гэдгийг энэ хүн саяны уншиж өгсөн жоохон хэсгээс бол харагдаж байгаа. За тэгээд ингээд үлцгийг бол ингээд саяны тэр донзон панараар одоо ингэж тасжуулаад тас шуун ингэж чиж өгөөд ингээд оршуулгын зан үйлийг нь одоо хийж байгаа хийдэг. Тэгээд за тэгээ энэний дараа лагсын брэвэн хийдэд болохоор санж шавлан суудаг. За ингээд нутгаасаа ингээд дагуулan ирсэн мөргөлчдийг болохоор ингээд мөргөлчд гэж одоо бүх магна отгон хоёр үлдсэн байгаа шүү дээ. Одоо ингээд юу ч хийсэн мөргөлийг нь хийлгээд тэгээд нутагт нь намар буцаадаг. За тэгээд мөн дээрэс нь отгоны нөхөр хархуугийн одоо ингээд дараа төрлийн сайн үеийн буйны үлийг нь болохоор чамчиг багш хариуцсан одоо ихэнх анхаарч одоо сайн үеийн зүйлсийг нэлээдгүй хийдэг. Энэний дараа тэгээд багш одоо гэлэн чамчиг нь лахаст одоо болдог моноломд оролцож одоо ном хурахын тулд одоо ихэнх ингэж мөнгө зарцуулдаг. Тэгээ ерөнхийдөө ингээд хүн болгоны төрөнд ирсэн лахасцууд ирсэн ингээд зорилгыг нь ярихад ингээд хүн болгон зорилготой байсан. Гэхдээ яг гэлэн чанчгийн одоо багшийнх нь тэр зорилго нь бас яг бүр тийм 100% тодорхой биш. Багш нь одоо бас нэг арай өөр зорилготой яваад байгаа юм уу да гэж номыг унших явцад тийм зүйл анзаарагддаг. За ингээд цааш нь ингээд уншаад явхангууд ингээд Далай ламын Шавдан баттгах ёслол гэдэг юм ёслол болдог. За энэ ёслол нь яг яадаг ёслол вэ гэхлээр одоо ингээд Далай ламыг одоо урт удаан наслуулахын тулд сайн сайхан байлгахын тулд одоо жил болгоно тэр төвд улсад одоо нэг хүнийг одоо юу яадаг золионд гаргадаг. Ингэж золионд гаргаснараа тэр золиогоороо Далай ламын одоо хамаг муухай зүйлийг амь насны саад дотгорыг ингээд аваа явчих байна гэсэн үднээс одоо жил болгоо нэг хүнийг одоо золионд гаргадаг гэсэн үг. За тэгээд энэхүү үйл явдлын оройн нь болохоор чамчиг гэлэн шавьяага дагуулж яваад өөрийгөө ингээд өөрөөрөө зул өргөж ингэж золионд гардаг. Энэ нь одоо яг юу гэсэн үг вэ гэхлээр одоо ингээд хүнийг ингээд бүр том эсгийн ингээд хөвөнгөөр ингэж тойруулаад нөгөө яг зулгаар адаг шиг л ингэж тойруулаад тэгээд ингээд том юм цөгцсөнд ингэж оруулаад тэгээд дээрэс нь ингээд зулын тос асгаад тэгээ ингээд амьдаар нь тэр хүнийг ингээд зулын гол болгож одоо ингээд золионд гаргадаг гэсэн үг. Энэ үйл явдал одоо гэлэн чамчиг өөрөө ингээд зулын гол болгож золионд гардаг өөрийгөө. За тэгээд яг яагаад ингэж байгаа вэ гэдэг одоо утга учрыг гэх юм бол одоо би одоо тийм нэлийн нүгэл барцад өгүүлдээ тэрнийхээ одоо хариунд ингэж өөрийгөө золионд гаргаж сайн үйл хийж байгаа гэсэн юм утга санааг бол гаргадаг. За тэгээд одоо ингэж өөрийгөө золионд гаргахынхаа өмнө өөрийнхөө шав санждаа одоо тэгээд чамайг сайн лам болоод нутагтаа эргэж харихын цагт
одоо намайг хүн сургалж ирэх юм бол үүнийг өгөөрэй гэд нэг юм жижиг юм дотор юм нэг хатуулаг зүйлтэй юм муутай юмыг одоо өөрийнхөө шавьдаа ингээ үлдээдгээ. За энэ үйл явдлын дараа бол одоо санж бол маш их сэтгэлийн цочролд ордог. Мэдээж ойлгомжтой шүү дээ. Ингээд гівгэнт ингээд хол нутагт зорж ирээд эрдэм номын мөрийг ингээ хөөж байтал одоо хар багаас эрдэм ном заалгасан багш нь гинт ингээд өөрөө ингээд зулын гол болоод нэг талаараа амиа ээгүүтгэж байгаа юм шиг ингээд мөнх усыг үзүүлчингүүт гансран сэтгэл нь ингээд өвдөн шаналн ингээд нэг жоох сонирн байдалд орцсон. Тэгээд ингээд эргцүүлж бодоод ингээд жоохон нүгэл буян гэдэг зүйлийг ингэж эргцүүлж ингэж бодож жоохон ирсэн. Одоо ингээд төвд нутагт ирлээ тэгтэл ингүүд маш юм сонин ингээд амьд хүнээр ингэж үргэл барьц хийлгэж ингээд золионд гаргаж байна. За ингээд хүнийг ингэж нутаглуулахтаа ч гэсэн ингэж юм сонин ингээд амт нэдэлж байгаа ч юм шиг ингээд биеийг нь тастаад ингээд чумууны хоол болгож өгч байна. За магадгүй ингээд би майны үгсийг ингээд 1000 сая хэдэн зуун сая живаа удаа ингээд уншаад байдаг ч гэсэн одоо ингээд орчлонгийн муу махаа зүйл баахан ч ингэж нэмгэрэхгүй байна шүү дээ. Одоо ингэж хэрвээ ингэж майны үгсийг хэдэн сая живаа ингэж уншснараа хорвоо ертөнд сайхан болтог бол хэдийнэ тийм болох цаг нь одоо ирсэн юм шүү гэд ингээд дотроо ингэж эргцүүлж бодоод нүгэл буян гэдэг зүйлийг дотроо ингэж эргцүүлж ингэж бодож эхэлдэг. За ингээд энэ явдлаас хойш ингээд ном эрдмийнхаа мөрийг ингээд хөөгөөд явж байтал одоо ийм мацаг барих өдөр болдог. Ингээд нийтдээ ингээд нэлээ олон хоног ингэж мацаг барьдаг. Тэгэнгүүт тэр мацгийн 16 дахь өдөр нь санж гислийн би энэ одоо их ингэж муудаж ирдэг. Одоо тэгээд муудаж ирэхэд одоо түүнийг одоо гавж лүндэг жунаа одоо үзээд энэ хүний ингээд мэнгэн гололсон байна. Ингээд сүнсэн одоо ингээд үхээрээ сүнсэн явсан байна гэд ингээд засал номуудыг золиг гаргах ийм мүүлүүдийг нилээдгүй ингэж ном уншиж хийсэн боловч санжийн одоо биеийн байдал нь дээр зэдэггүй улмал ингээд дордоод байдаг. За ингээд сүнсийг нь эргүүлэн дуудах үйл, за ингээд ном унших, засал хийх гэд маш олон юм үйлийг хийсэн боловч санжийн бие одоо эргээд хэвэн болдоггүй. За ингээд эцэстэн ингээд биеийн сайн болохгүй болохоор нь ингээд өчнөө засал ном хийхгүй болохоор нь за энэ магадгүй надад ингээд муу юм магадгүй болох нь би өчнөө засал ном хийсэн боловч дээрцэнгүү гэд хүмүүс бас муугаар ярихгүй гэж бодоод за гавж лүндэгж үнэ. За мамбын дацангийн maaрамб пүрүвд оноод санжийг аваачж ингэж хүргэж өгдөг. Тэгэнгээд одоо maaрамб гэхээр нэг талаа оточ моточ шиг тийм хүн байх нь шүү дээ. Тэгээд тэр хүн болохоор одоо ийм нэлвэ амттай шүл шиг юмыг одоо ингэж одоо уулахтайгаа одоо ингээд яг 42 ширхэг халбагадаж уун. За бас дээрэс нь ингээд замбаан гурил өгөх, за өгөх, за тэгээд за ингээд ямаа гаргаад тэр ямааных нь 5 цулыг ингээд шинжиж үзэх одоо нөгөө бөөрилэг юу байна. Дэлүү тэднэрийг ингээд шинжиж үзэх. За юу лээ гүртэн үзэх ийм зүйлүүдийг бас хийслэгсэн боловч санжийн бие бас л одоо засал авдаггүй. За ингээд эцэстэн бас ахаад гүртэн баг залж ирээд одоо бас одоо ийм засал ном шиг тийм зүйл хийлгэж байгаа бас л ингээд тусыг олдоггүй. За ингээд эцэстэн ингээд maaramбихаас гэрт нь одоо аваачдаг санжийг. Тэгэнгүүт Өөлд Батаа гэж цуг ном одоо сурж байгаа Өөлд Батаа гэх одоо лам хүү. Одоо би нэг хөгшин шимнамцтай шимнамц энэ шимнамц гэдэг нь яадаг хүн бэ гэхлээр нэг эмэгтэй хүн. Тэгсэн мөртлөө одоо ингээд
лам нарын одоо ингээд нам эрдмээс бас ингэж суралцсан сахил хүртсэн юм эмэгтэй хүнийг Шимнанц гэдэг. За тийм би юм Шимнанцтай таарсан тэр хүн маргааш ирж чиний биеийг үзэж өгнө гэдгсэн. За тэр хүн ирээд хоол цай хийгээд одоо цахилтгаар одоо санжийн шарахтай ходоодыг нэмнээд ингээ илаашруулдаг. За тэрхүү эмгэнийг нь болохоор Бремиг эмгэн гэдэг. За одоо нөгөө нэг юу лээ? Жор үтсэн ламаас зовлон үтсэн чавганц дээр гэдэг шиг одоо өөрийн тэр амьдралын ухаанаараа тэр өчнөө засал нам хийлгээд өчнөө ингээд одоо золоо тэ засал нам хийлгсэн боловч дээрдэггүй тэрхүү санжин биеийг тэрхүү Бремиг эмга илаашруулж өгдөг. За ингээд санжийн бие нь илаашраад ингээд эргээд ингээд хичээл намдаа шандаад ингээ явж байгаа. Ингээд Бремиг эмгэн санжтай цуг амьдардаг болдог. Тэр түүний одоо ингээ хоол цайг нь бас хийгээд ингээд санжтай цуг амьдардаг болдог. Нэг өдөр болохоор санж тэрхүү ингээд ном унших тэрхүү хурал цуглаанда төвдөр унших одоо ёстой одоо намыг 3-4 мөрийг нь байна юугаар уншчихдаг, монголоор уншчихдаг. Тэгэнгүүт үүнийг нь одоо хажуу ойролцоо байсан төвд одоо лам бас өөртөө найдлахаа суралцаж байгаа лам одоо пагсан сонсоод одоо урт хошуу хүргэж байгаа. За ингээд пагсан урт хошуу хүргэснээр санж цээрлэл хүртэж гороо ихээр болдог. За Сэрэхид Паванхаритадыг 3333 удаа одоо бурхны майн мэгзмийг уншиж гороо ихээр болдог. За гороо хийнэ гэдэг нь одоо майн мэгзм уншиж ингэж мөргөж тойрч ингэж явахыг одоо гороо хийнэ гэсэн үг. За тэгээ санж дотроо боддог. Уул нь бурхан номын тэр майнын үгсийг бол ямар ч ингэж хэлээр одоо уншиж болно. Төвд Монгол Хятад одоо ямар ч хэл дээр уул нь уншиж болно. Энд чинь уул нь нүгэл гэм хийсэн зүйл биш шүү дээ гэж одоо ингэж бодож ирэх зүйлдэг ч гэсэн одоо энэ нь одоо цээрлэл хүртэхээр үйл явдал болж энэхүү одоо цээрлэл буюу гороог хийхэр болдог. За тэр гороо хийх явцад нь бас санж ганцаараа биш нэлээ олон хүмүүс тэр гороог хийж явж байдаг. Тэгээд тэрхүү тэрсэн хүнийг тойрч ингэж гороо олон хүмүүс хийсээр байгаад газрынх нь хөрсөн одоо ингээд тоош шороо ихтэй юм нуранг одоо шороо ихтэй болцсон байдаг. За тэнд бас нэгэн Монгол халах хүн одоо бас гороо хийж яваатай санж таарладаг. Тэр хүний одоо бас би энэ бас нэлээд гомцсон. За яагаад ингэж та гороо хийж яваа юм бэ гэхэд одоо нас сүүдэр минь уртснаа гэж хэлсэн учраас би ингэж гороо хийж явнаа гэд нэлийн юм ханиалахтай тийм биеийн байдал нь муу юм хүн гороо хийж явж исэн. Тэгэл бас дотроо эргцүүлж байгаа штэ. Ингэж энэ хүн тоош шороотой газар гороо хийж явсныхаа оронд магадгүй ингэж эмглүүлж совлуулвал магадгүй биеийн илаашаарч нас өдөр нь уртсан уу гэхээс ингэж тоош шороотой газар гороо хийж явбалмал биеинд ортох байлтай гэж ингэж боддог. За тэгтэл зайлуул одоо тэр хүн одоо гороо хийж аваад одоо бас тэнгэрийн оронд заларч байгаа. За тэгэнгүүт тэр хүнийг одоо донцон пан нар бас ирээд ингээ аваа явчихж байгаа. За ингээд нэлээд олон өдөр ингээд тэрхүү гороогоо үнэнчээр хийгээ явж байтал одоо тэр санжийн гутал нь урагдаад ингээд гуталгүй болоод гороо ихэд хэцүү болоод ирээд за ер нь гэртээ харчаад гутлаас болоо те ингээд Бремиг эмгэнтэй ингээ уулзчихад ингээд эргээ гэж бодоод ингээд тэнчэнээс явж байтал хідэн төвд банд нар санжийг одоо ингээ чи яг ингээ гороочд дуусаагүй байхад ингээ явж байгаа юм бэ гэд
яг ингэж санжийг гороогоо хийж байна уу үгүй юу гэдгийг нь бас тандуулахаар ингэж төвд банд нарын тэнд үлдээсэн байсан. Тэр банд нар ингээд санжийг барьж аваад тэгтэл санж ингээд би ингээд гутлаа сольж ирэх гэсэн юм аа тий. Ингээд гороо их аргагүй боллоо гингүүт чи бурхны тэр намын энэ үйллийг заавал ингэж гуталтайч гуталгүй ч хийн. Тийм учраас энэ цаашаа гороогоо хий гэд. Тэгээ санж эсэргүүцээд ингэж хоорондоо ингэж задалтаад санж задуулаад эргэж буцаж яваад ингээ гороогоо дуусгаж байгаа. За ингээд энэ үйл явдлын дараагаар галанч лам нас орж байгаа. Галанч гэдэг нь болохоор тэр бурхан намын одоо ном унших үед нь үлээдэг тийм хөгжмийн зэмсэг юм том бүрээ шиг тийм зүйл байдаг юм байна гэж ойлгосон. За тэгэнгүүт тэрхүү одоо галан үлээх хөнгөө болцсонгууд санжийг тэр галан үлээх хүнээр нь одоо томлон тавьдаг. Үүний тулд одоо жалсан жингүүг гэд одоо төвд хүнээр тэрхүү галан үлээх одоо хичээлийг заалгадаг. За ингээх явцдаа одоо санж бол нэлээ их дургүй байсан тэрхүү галан үлээнэ гэдэгтэй. За тэгээд жалсан жингүүг гэдэг тэр хүнээр одоо галангаас гадна өөр одоо шашин намын үйл нам хурах одоо явцад одоо хэрэгэлдэг хөгжмийн зэмсгүүдтэй хонх даамар одоо бүрээ өөр ямар хөгжмийн зэмсгүүд байдгийг тэр бүгдийг бас заалгаж сурч авдаг. Ер нь ингээд ном эрдэм сурч байгааг харахад бол санж бол ихээхэн ухаан сэргэлэн за тэнд байгаа бусад өөрийн адил суралцаж байгаа хүүхдүүдээс илүү ухаан сэргэлэн юмыг хурдан сурдаг, сониуч тэ юмыг эргэцүүлэн бодох чадвартай гэдэг нь бол намын унших явцад бол мэдэгдэж байгаа. За ингээд одоо галан үлээд сураад хөгжмийн зэмсгүүдийг эзэмшээд тэгээд жалсан жингүүг гэх тэр одоо төвд хүнтэй зуурмбогийн зах нэг өдөр орох болоод тэгээд захт явж байтал тэр жалсан жингүүг гэдэг хүн нь хөөе чи тэрийг хараач энийг хараач гэд ингээд санжийг одоо иш тийш нь харуулаад за яасан бэ яагаад одоо тэр хүнийг гайхаж хараад байгаа юм бэ гэнгэд тэр хүний одоо толгойн ясны гавлан ийм өрөмөц хэлбэртэй яг ингээ бөмбөр хийхэд тохирсон. Тэр хүний одоо шилбэний ясыг хараач тийм хөгжим хийхэд тохирсон. Тэ ийм хөгжмийн зэвсэг тэр хүний ясаар нь ингэж хийхэд их гоё хөгжим болох юм байна гэж ярьдаг. Тэгэнгүүт санж юу ярьж байна вэ те амьд хүний одоо ингэж одоо эд эрхтнийг нас бараачгүй байхад нь ингэж хөгжмийн зэвсэг хийвэл болох юм байна энэ байна гэж ярих чинь нүгэл биш үү гэж ингэж бодоод уцаарлаач хэлдэг. За ингээд явж байтал гинт одоо хүмүүс одоо шуугилдаад хулгайч гэд. Тэгэнгүүт нэг хүн ингээ хулгай хийгээд баригдсан байна. Тэгэнгүүт төвд оронд хулгай хийгээд ингэж баригдахаар нэлээ хүн цэрлэл хүртдэг буюу одоо амнасаа алтахаар тэр хулгайч нь одоо баригдаад амнасаа алтахаар болж байгаа. Тэгтэл нөгөө жалсан жингүүг одоо энэ хүн утахгүй ингээд одоо хулгай хийгээд нас нөхцгөр болцсон юм чинь одоо хоёлаа тэнд очиж одоо энэ хүний гавлын хэсгийг нь авъя. Энэ бол одоо бөмбөр даамар ингэж хийхэд бол маш их үнд хүрэхээр одоо их сайхан одоо бөмбөр хийхэд зохицохоор юм гавлын хэстэй хүн байна гэхэд одоо санж бол илт дургуцаад юу ярина вэ? Тий одоо хүний ингэж гавлын хэсаар ингэж бөмбөр хөгжим хийх тэгээд үүнийг одоо бурхан ламын тийм арингүйгийн зүйлд ашиглах нь бол буруу зүйл шүү дээ гэд илт дургуцаад ингээд жалсан жингүүгээс холдоод ядгаа. Энэ үйл явдлын дараа за санж гэцэл одоо өөрөө ингэж хөөцөлдөж гуйж явсаар байгаад одоо номын шүүлэг ингээд нэг талаараа шалгалт өгөхөөр болдог. За ингээд шалгалт өгөөд одоо өөрийнхөө цолыг дээшлүүлж одоо гівш цолтой болдог. Намын шүүлэг шалгалт шалгуулж өгсөн лахаарам гиндан балтан одоо санжийг ер нь
их ухаан сэргэлэн мундаг цаашдаа сайн лам болох хүүхэд байна гэдгийг нь олж хараад өөрийнхөө шав болгоод тусгаал ном эрдмийг зааж эхэлдэг. За ингээ байж байтал одоо отхон өхөн санжинд хүрэлцээрдэг. За яагаад ингээ буцаад хүрээд ирвэ гэсэн ч одоо үрийн утаг бас л олоогүй те одоо олон хаалгахт сурганд очиж мөрөх юм бол үрийн утаг заяана гэсэн учраас би буцаж ирж ингээд олон хаалгахт одоо сүмд мөрөхөр ирлээ гэдэг. За тэгээд эмчэнээс одоо бүх магнаа бит хоёр одоо буцаж одоо Монгол руугаа явж байгаад одоо дээр нь нийлүүлээд өрх гэр болтгоо. Тэгээд гисэн идэж бит хоёрт одоо үрийн утга заяасангүй. Ингээд бит хоёр буцаж наашаага ингээд олон алхах цөмд мөрөхөр явж байтал уушийн давааныг тэнд бидэнтэй дээрэмжид таарад бүх магнааг олцлоод аваа явчихсан гэсэн тухай отхон өхөн ярьдаг. Бүх магнаг яагаад ингээд дээрэмчид олцлоод аваа явчих вэ? Яагаад одоо эд материал те мөнгө төгрөг авсангүй ингээд хүнийг нь олцлоод аваа явчих вэ гэхлээр одоо тэдгээр дээрэмчдийн ахлагч нь одоо шөнийн цагаар одоо дээрэм тонол хийж байхдаа төвдийн их хэрэгэм одоо ямбтай төшмөл тийм хүмүүс таалдаж тэгээд баригдаад өөрөө ингээд шоронд хоригдоод сүултээ бүр ингээд тэр амтантай одоо юм нүхэнд ингээ хүний хийцдэг тэгэнгүүт тэр хилэнцэд тоорхоо дегранз гэдэг амтангууд нь тэр хүнийг амдаарн шунд барьж иддэг ийм одоо ялт унахаар болоод өөрийнхөө оронд одоо хүдэрч чирэг 5 эрийг ингээд дайчлан өгөө оронд нь би ингээ өөрөө суллагдъя гэсэн ийм болцолтойгоор одоо 5 эрийг олохоор болоод түүний одоо нэгээр нь одоо бүх магнаг ингэж олцлон авсан. За яагаад ингэж хүн олцолж аваад байна гэхлээр одоо ингээд Шамблын дайн болно Лахас хотын одоо захиргаа Ланцисад одоо хүчээр цэрэг хэлсүүлэх юм зорилготой одоо Шамблын дайн болно гэсэн зорилгоор ингэж цэрэгт хүмүүсийг хүчээр дайчлах зорилготойгоор ингэж хүмүүсийг олцолж авч байгаа. Утгатай юм байлээ. За ингээд отхон хүүхний одоо хэрэг заргийг нь гүйцэлдүүлээд олон алхахт сүмд нь одоо мөргүүлээд ингээд нутаг буцааж байгаа. За харин одоо бүх магнаа төвдийн цэргээс оргож ингэж уулын дээрэмчин болсон гэсэн юм цуу яриа сонсогддог. За ингээд нилээдгүй олон жил сураад бараг нутгаасаа гараад 6-7 жил ингэж ном эрдэмд төвдөд суралцаад ингээд явж байтал гэнт пирамид эмгний биеийн мууддаг. За нэг өдөр тэгээ санжийг пирамид эмгэнд удаа миний бие ер нь ингээд тэсэхгүй шиг болж байна. Чамд одоо ингээд сүүлийнхаа үгийг хэлье. Би чиний одоо багшийг сургалж ирээд одоо чамтай ингэж тааралцсан. Одоо багш чинь чамд одоо юм захиж үлдээсэн үгүй юу гэж лавлаа асуудаг. За тэгээд санж одоо багшигаа нас эцэслэхээс өмнө үлдээсэн тэрхүү нэг ууттай хатуулаг тэр зүйлийг пирамид эмгэнд өгдөг. За тэгэнгүүт тэр тус ууттай зүйлд нь 2 цүнгийн хэмжээтэй алт байдаг. Тэгэнгүүт пирамид эмгэн бас захаас захиж байгаа. Тэрийг нь уншиж үгэй. За үүнийг очир зураастай талаас нь тэг дундуур нь хуваагаад нэг хэсгийг нь аниг гомбоод өргөөрэй. Нөгөө хэсгийг нь баримтагт нь боогоод нутагтаа авч хараарай. Ямар нэгэн хүн үүнийг сургалж ирүүл өгөөрэй гэж захилаа. Гэт. За аниг гомбоо гэдэг нь яг юу юм бэ? Хүн юм уу? Юу нь ямар газар өгөх юм бэ гэхээр аниг гомбоо гэдэг нь пирамид эмгний одоо сууж одоо энэ шашин намын эрдмийг суралцсан газар буюу одоо эмэгтэй хүмүүсүүд сууж энэ бурхан намын сургаалыг үзэж судалдаг энэ газрыг аниг гомбоо гэх одоо нэг талаараа хийд ийм газар юм байлээ.
За энэ хийдэд авчиж өгөөрэй. Нөгөө талыг нь болохоор нутагтаа эргэж очиод одоо чи утахгүй одоо хааран бид цолыг одоо хүртээд нутаг буцана. Тэгэхдээ одоо намайг хүн сургалж ирвэл энэ талыг нь өгөөрэй гэж ийм захиас загтаг. За тэгээд Бремиг эмгэн насан эцэлж байгаа. Энэ үйл явдлын маргаашин санж одоо ном хаялцаж хааран цолоо хүртдэгэ. Ингээд за би ингээд олон жилийн төвдөд ном сурлаа. Эцэг эхээ нутаг орноо санаж гэн ирсэн зорилго минь гүйцлээ. Одоо нутагтаа очиё гэж одоо нутаг буцах тухай боддог. Тэгтэл тэр шөнө нь одоо пагсан гэдэг нөгөө өнөөх төв залуу алтаа шүү хөрөгдөг нөх залуу одоо хашаагийн даваа шүндөлөөр санжинд ирдэг. За ямар зорилгоор санжинд ирсэн бэ гэхлээр тэгтэл багсан ингэж хэлдэг. Би одоо гярхчуудын хоорондоо ярьсан зүйлийг нь одоо сонсоо чамд анхааруулах гэж хэллээ. За бурхан шашны одоо хамаг нууцыг мэдэж авсан хүнийг төвд орноос гаргаж болохгүй юм хатуу юм нууц байдаг. Чи үүнийг одоо мэдэхгүй. Одоо энд ингээд бурхан номын нууцыг ингэж сайн мэдэж судалсан хүн бол хоёр л зам байдаг. Нэг бол одоо ингээд төвдөө үлддэж бурхан номын үйлийг дэлгэрүүлэх, аль эсвэл одоо ингээд энд ингэж одоо хүний гарт амнасаа үлдэж алдаж ингэж ясаа тавих ийм хоёр л зам байдаг гэдгийг одоо сануулж хэлдэг. Одоо тэгэхээр чамайг хэрвээ нутаг буцах гэж байгаа гэдгийг чи одоо хүмүүс одоо мэдчихвэл одоо тэр шөнөө л ирээд чамайг одоо зүйлд одоо ингэж дуусгана. Тэм учраас асар их анхаарал болгоомжтой байгаарай гэдгийг санжид хэлээд одоо яваад өгдөг. Өдрөөс хойш санж ихээхэн юм болгон анхаарал болгоомжтой байж за үргэлж унтахтаа ингэж зуулаасааж тэгээ уутанд ингэж гурил хийгээд хөнжлөөр бүтээгээд яг ингээд хүн унтаж байгаа юм шигээр засаад өөрөө ингээд нуугтаад ингээд анхаарал болгоомжтой шөнийг ингэж өнгөрүүлдэг болсон. За энэхүү шөннийг ингэж өнгөрүүлээд 3 хоног болсны дараа одоо бас энэ хоорондоо санж нутаг буцах бэлтгэлээ бас базааж байдаг. За ингээд 4 дахь өдрийн шөнө нь гинт одоо хүмүүс хашаагийн даваад 3 хүн гэрт нь орж ирдэг. За энэ 3 хүний нэг нь бол чогсон байдаг. Чогсон гэдэг нь болохоор төвдлам санжид ихээхэн тал өгж одоо сайхан ханддаг байсан. Тэр найз лам нь байсан. За тэр нь одоо ингээд сэлмээрээ одоо утаа гурил гэдгийг нь мэдгүй байгаа шүү дээ. Одоо санжиг гэж бодоод тэр утаа гурилуу 3-аас 4 удаа сэлмээрээ ингээ хатгаад цохиод гарч явдаг. За тэгэнгүүт санж нөнөх утаа гурил юмнуудаа цэвэрлээд өнөө оройдоо би нутгийн зүг гарахгүй болохгүй юм байна. Үгүй бол одоо намайг амьд байгааг мэдвэл одоо хэрэг бишгэн гэж бодоод өнөө оройдоо нутгийн зүг нэгэн халах залуутай Бремиг эмэгний одоо хувцсыг өмсөд эмэгний дүрт хувлаад ингээд Монгол залуутай Үлзийт гэх Монгол залуутай нутгийн зүг явдаг. Энэхүү санж Үлзийт нутгийн зүг явж хагаад аниг гомбоо хийдэд Бремиг эмэгний загсан тал алтыг авчиж өгөхөр болдог. За гэвч тэр хийдтэн дандаа эмэгтэй хүмүүс байдаг учраас эрэгтэй хүн оруулах тийм хориотой. Гэвч одоо өргөл барьц өгөх гэж байгаа юм чинь ороод гарахад зүгээр байхаа гэд санж Бремиг эмэгний хувцастай байгаа учраас эм хүний дүр тавилаад ингээд орохоор болдог. За Үлзийт яг ингээ газар зээлч явж байгаа хүн мэтэр болоод наад энэ хийдийнх нь жалганд үлдээд тэгээд санж алтыг нь одоо ширээт ламд нь аваачиж өгдөг. За тэгтэл ингээд аваачиж өгөөд гарсныхан дараа нүг ширээт лам одоо энэ алтны тал нь алга байна. Энд тал алтыг нь магадгүй энэ шимнанц одоо энэ эмгэн эсвэл тэр хамт яваа хүн нь ингээд авсан байхаа. Энийг шалга гэд одоо үүрэг өгөөд хүмүүсээр шалгуулдаг. За ингээд өнөөхөө одоо юунаас шалгалтаас нь болоод одоо санж эрэгтэй хүн гэдэг нь мэдэгдээд Үлзийт тэр хоёр өнөөх гэлмаануудад зодуулж байгаа. За ингээд зодуулсараа зайлвал Үлзийт нь одоо амнаас эрсдээд
ингээд санж зөвхөн ингээд зодуулаад ганцаар зодуулж идэл одоо гинт буун дуу гараад тэднийг одоо болиулахад одоо эргэн тойронд ингээ морь унсан буу үрсэн ийм хүмүүс зогсож идэг. Тэдний дунд өнөөх чогсон лам байж идэг. Ингээд санж чогсонд баригдаад ингээд буцаж явхаар болдог. Тэгэхээр чогсноос гуйжаан түр азнаач би энд одоо хамт явсан ингээд одоо нөхөр үлзэтийгөө ингэж оршуулад ямаар байна гэтэл одоо чогсон нь чи битээ чалчаа тэр хүүхдлийг гэлманар шувуунд хаяад өгчгөн харин чамайг бол би лахас 100-ын энэ дээр л хүнийг хараагийн тийм ярьчихсан чи ирээд өөртөө сочлаа. Халтайчаад. За битээ чалчаа тэр хүүхдлийг гэлманар одоо таш шувуунуудад хаяад өгчгөн харин би чамайг одоо лахас 100-ын таснуудад хүргэж өгөхөөр ингээ явнаа гэд санжийг аваад явчихдаг. За ингээд тэр хүмүүсүүд ингээд буцаж яваад явсаар агаад нэгэн одоо хавцалд ирээд шөнө болоод тэр хавцалдаа ингээд байж байтал одоо гинт энэ чэнэс нь буун дуун гарч одоо дээрэмчид тэнэллөө давталдаг. За ингээд дээрэмчид цагдаа нар ингээ хоорондоо тэмцэлдэж эхэлдэг. За тус дээрмийн бүлэх хтэн одоо анх нааша төвд рүү лахас 100 руу явхад цуг явж исэн бүх магнаа тэр дээрмийн бүлэгт нь байдаг. Ингээд санж бүх багнаар бие биенээ ингээд таниад ингээд мэд мэдэлцээд юу болсон явдлаа ингээд ярилцдаг. За ингэхэд одоо бүх магнаа бол ингээд дээрэмчдийн бүлэгт ингэж оргоод нөгөө цэргээс оргоод дээрэмчдийн бүлэгт ороод одоо төвд ихнэр авсан гэдэг тухайгаа ярьдаг. За ингээд өнөөх цагдаа нар буюу одоо чогсонтой цуг явсан цагдаа тэр хүмүүсүүд бол халагдаад бүх магнаа одоо дээрэмчдийн нөхдийнхөө хамт одоо санжийг нутгийн зүг ихээхэнд төхүүлж өгдөг. Бартаатай замыг туулж эх орондоо Монгол нутагтаа санж ирээд өнөөх буян залбирах хийдийнхаа хам ламын суудал суудаг. За хам ламын суудал суугаад санж долби чой жамц гэдэг нэртэй болдог. За энэ үйл явдалтай нь аав нь маш их баяртай байдаг. Харин санжийн ээж цэндэн бие барсан байдаг. Харин одоо ингээд хамлан болсон үйл явдалтай бол санж бол тийм ч их баяртай сэтгэл хансан байдаггүй. Яагаад гэвэл одоо нэгэндэл ингээл дадал болчихсон энэ майны үгс одоо ингээ байнга уншдаг энэ одоо майн мэгцмийг өдөр болгон ингэж унших нь түүнд уйтгартай юм шиг санагддаг. За түүний оронд ингэж магадгүй хар бор ажил хийгээд ингээ явж байсан бол магадгүй эрх чөлөөтэй бас дээрэс нь нээж авдаа илүү их ач тус болсон үйл шиг санагддаг санжид. Тэгэд нэг өдөр одоо эцэг сайн зохтон их цэндэгийнх нь хойноос одоо манз барьж ерөөл уншуулахаар ингээд захиалсан байдаг. За манз барьж ерөөл уншуулна гэдэг нь яг юу гэсэн үг вэ гэхлээр одоо лам нарт одоо цай өргөл барьц өгөөд за нас барсан хүнийхээ хойноос ингэж ном уншуулж ерөөл хийлгэх энэ үйлийг одоо манз барих ерөөл уншуулах гуйх гэдэг юм байна. Энэ үйл явдалт нь санж ихээхэн одоо санаа нь ингэж зовж одоо ичдэг боловч гэсэн одоо ерөөл ламаа уншиж дуусгадаг. За ингээд яагаад аав нь ингэж манз байрж ингэж ерөөл гуйваа гэхлээр за талигч ихийг нь ингэж гаргахад дэмжиг гавж одоо ном гүрэм их уншиж өгсөн. Тэгээд ихийнх нь төөрөх судрыг нь үзэхэд хилэн дээр нь тариа тарж зовоох тамд орохоос болгоомжлох бүхнийг хийлгүүл зохино гэсэн ийм төөрөг гарсан. Тийм учраас ихийнх нь араас 7 хоног бүр ингэж манз өргөж өрөөл гуйдаг болоод ингээд удаж нилээдгүй бас удаж байна гэсэн ийм зүйлийг аав нь ярьдаг. За хилэн дээр нь тариа тарж одоо зовоох ийм там гэдэг нь одоо
юу юм байна л да. Хүний хөлийг болохоор байгаа хэмжээнээс нь том болгоод бүр том одоо юу гэдэг чинь гэрийн хэмжээтэй ч юм уу тэрнээс том ч юм уу ингэж болгоод тэгэнгүүт тэрүүн дээр нь ингэж одоо тариа ингээ газар хагалж байгаа юм шиг жаатуу одоо хүрзээр ингэж хөлийг нь хаглаа тэн дээр нь тариа тарина. Тэгэнгүүт тэр өвдөлтийг тэр хүн маш ихээр ингэж өвдөн тийм танд унах энэ нүгэлтэй юм байна гэж одоо дэмжиг гавж хэлсэн учраас энэ хүн 7 хоног бүр ман зургаж ингэж ерөөлөхгүй болсон гэж хэлдэг. За дэмжиг гавж бас ингэж хэлсэн бас цаагаараа одоо учир шалтгаантай яагаад гэвэл дэмжиг гавж одоо талигч ээжийг нь залуу байхад нь бас ингэж гомдоож исэн. За ээж нь харин одоо тэр явдлыг нь багшд нь ярьчихснаас олж хоорондоо жоох юм эв төвчэн муутай юм хүмүүсүүд болсон. За тэгээд үүнээс нь үүдээд дэмжиг гавж одоо талигч ээжийнх нь төөргийг нь үзэхдээ одоо хэлний нүгэл үлдсэн гэд нөгөө өөрийнх нь босромог үлдэг нь багшд нь ээж нь хэлчихсэн учраас энийг нь одоо нүгэл гэж үтсэн юм яасан. Тэгээд хэлэн дээр нь тариа тарих энэ тамд унах нүгэл одоо хэлэнцтэй байна гэсэн ийм төөргийг гаргаж ирж ярьсан болох нь одоо сүлд одоо мэдэгддэг. За энэ үйл явдалтай санж ихээхэн одоо юм дургуйцдаг. Яагаад гэвэл энгийн арт иргэдийн тэр сүсэг бишрэл итгэлийг нь одоо буруугаар одоо ашиглаж одоо их ингэж өргөл барьц авч одоо ман заавч ингэж ашиглаад байгаа юм шиг үйл явдлыг нь ихээхэн буруу гэж санж дотроо боддог. Ийхүү санж одоо дотроо эргцүүлэн бодоод ээжийнхаа дурсгал болоод дараа төрөлтөн зориулж ингэж шинэ хід барьвал илүү тэг ингэж маань өрөөлснаас илүү хэрэгтэй юм байна гэж бодоод шинэ одоо буян залбирах хід маань ч гэсэн нилээдгүй ингэж он жил дамжаад хуучирчихсан бас тэг хэцүү байдалтай болсон юм байна. Тийм учраас шинэ хід ингэж бариулъя гэсэн санаа олоод тэрийг одоо бусад лам нартаа хэлээд бусад лам нар нь ч гэсэн дэмжиж ингэж шинэ хід барих ажил их ажил өрнөдөг. Санж нэг өдөр одоо хөдөө гэртээ очихоор ихээхэн дуу цахилгаантай одоо өдөр хөдөө гэртээ очихоор яваад төөрөөд нэг юм хоёр гэртээ айлын одоо нэгэн лүү нь ортол тэр гэр дотор нь одоо отгон хүүхэн байдаг. Өнөөх анх төвд рүү явахад нь цуг явж байсан отгон хүүхэн байдаг. За ингээд тэр отгон хүүхэндээ ингээд ярилцаад те одоо таныг одоо би хамлан болсон гэдгийг чинь дуулсан одоо бүх магнаа эргэж ирээг учраас би ингээд ганцаар ингэж амьдарч байна гэд ингээ хоорондоо ингээд ярилцаад ингээ бороо намдахгүй болохоор нь одоо санж тэднийд отгон хүүхнийг хонхоор болдог. За тэдний гэрийг нь харахад бол одоо тиймж бас баян чинэглэг тийм айл биш. Одоо нэг тийм жижигхэн тийм гэр энэ бороо дээрээс нь бас энэ тэндээс нь ингээд тусаал уснууд гойччихсан байдаг. Яг тэгээд яг нэгхэн одоо гэрийн яг нэг тэр жоохон хэсэгт л одоо тусаал тусахгүй тийм хуурай хэсэг байдаг. Тэр хэсэгт нь одоо санж болоод отгон хүүхэн хоёр одоо цуг хамтдаа ингэж одоо зэрэгцэн унтахаар болдог. За энэ үед одоо санжийн одоо отгон хүүхний амьсгал нь мэдрэгдээд тэгээ санжийн бас ингээд сэтгэл нь догтлсон болдог. Тэгээд ингээд өглөө бороо намжаад санж марионад хөдөө гэрлүүгээ явж байгаа. За энэ хүү санж хөдөө гэртээ ирсэн боловч санжи одоо сэтгэл нь огт тогтохгүйгээр одоо их тийм хөвөлдсөн тэ ямарваа нэг юм яарсан юм шиг тийм сэтгэл нь тогтохгүй бас отгон хүүхний тухай ингэж бодож эргцүүлдэг. За ингээд эцэст нь ингээд хөдөө гэрээсээ буцаж явахдаа санж одоо отгон хүүхнийд очиж хонж байгаа. За энэ тэр хэсгийн нэг жоох хэсгээс нь уншиж үгэй.
За юм бүхний гарахын орон ямагт умай нууц тайрна бүхий орон их амгалангийн бэлгүүнээс гардаг буй үүнийг шүтгэхээс өөр аргагүй гэж лансал номлодог биш үү. Тэр номлолоос гажаа юу бий гэж санаж өөрийгөө зөвтгөн судар номноос гэрч татаж ботсоор байж өдөр хоногийг арайхийн барлаа. За энэхүү одоо ботсоор отгон хүүхнийд очоод одоо ингэж тэр нэгтгэж байхаа. За ингээд энэ үйл явдлаас хойш одоо санж бас нилээдгүй хугацаа өнгөрч санж бас отгон хүүхнийгээр ингэж орж гардаг болдог. За энэ тухай бас хүмүүс хооронд бас лам нар донд цуу яриа гардаг. За ингээд бас үүний хажуугаар бас тэр сүмийн ажил нилээдгүй одоо өрнөд аав нь ч гэсэн бас энэхүү одоо сүмийн ажилд нь туслахаар шийдээд жон харгаат руу явж одоо тэр сүмийн гол баган модыг авчирхаар болдог. За ингээд бас нилээдгүй хугацаа өнгөрсний дараа отгон хүүхэн одоо санж дээр ирж одоо би өөрөөстэй нь үрийн утгатай болсон байна. Ингээд үртэй боллоо гэж санжид дуулгадаг. За тэгээ санж дотроо ингээ эргцүүлж бодоод одоо ингэж хийдэд ингэж бурханы ингээд намыг олон дахин ингэж уншсаны хооронд магадгүй ингэж отгоо хүүхэнтэйгээ ханилт суугаад ингэж өөр хүүхэдтэй болж ингэж явна гэдэг нь магадгүй хорвоогийн жаргал юм шигээр санжид бодогддог. За тэгээд намарч болж одоо модонд явсан хүмүүсээс ингэж юм сураг чимээ дуултахад аав нь одоо өнөх модонд явж байгаа том модонд дарагтаад ингээд насан эцэлсэн тухай юм гашуун мэдэрдэг. Энэ нөхөр яах гээд байна. За ингээд санж болон отгон хүүхний тухай ингээ яриа нь бүр улам газар аваад энэ яриа нь болохоор богд эзний сонорт хүрдэг. Ингээд анх санжийг одоо хамгийн ширээн суусны маргааш өдөр нь санж дээр одоо нэгэн хүн одоо түүнийг сураглаж ирдэг. За тэр хүн таны багш таныг нутагтаа эргэж ирэхэд нь хүүгээ явуулж сураглуулж уулзаарай гэж одоо багштай нь ээжд минь загсан юм аа. Тэгээ би тантай ингэж уулзаж байна гэд нэгэн хүү ирж уулздаг. За тэгэнгүүт тэр хүүд нөгөө багш болон премиг нэгдэгөө захиаж үлдээсэн одоо талаалтыг нь өгж явуулдаг. За тэгээд тэр хүүгээс ээжийнхэн тухай сургалахад ээж нь урчнан жил одоо өөд болсон тухай сонсдог. За ингээд ингэхээр нөгөө санжийн багш нь яг энэ санж шиг одоо эм хүнтэй одоо учирч одоо ийм мөр хүүхэдтэй болсон тухай санж ойлгож мэддэг. За энэ үйл явдлаасаа болоод санжийн одоо багш нь өөрийгөө ямар нэгэн гэм нүгэл хийсэн юм байна гэдэгтээ одоо сэтгэл нь зовоод өөрийгөө ингэж зулын гол болгож одоо нас эцэлсэн нь ойлгомжтой болдог. Намрын нэгэн өдөр одоо богд эзний одоо зарж илгээсэн бандит хамб бараа болгостой хамтаар засаг тааны хүрээний засаг ламыг дагуулсан одоо санжийн одоо хар цагааныг ялгуулахаар ирдэг. Санжийн хар цагаан үлийг нь ингэж ялгаж хилэлцээд санжийг шар шувтлахаар болдог. Шар шувтлна гэдэг нь бол одоо ахиж тэр хүн орон хийдэд эргэж ирэхээргүй болж ингэж цөлөгдөх үйл явдлыг шар шувтлах гэдэг юм байна. За ингэж санж шар шувтлуулахаар болсон. За иймд одоо буян залбирах хийдийн одоо том лам нар санжийн одоо бүх холбоо сүлбээг нь таслахаар шийдээд отгоо хүүхэнд одоо илч илгээж санж одоо шар шувтлуулахаар болсоо чи яаралтай ирж уулз гэсэн юм хэл хөргүүлдэг. За ингээд одоо нааш санж руу отгоо хүүхэн ирэх замд нь одоо морийг нь одоо туйлуулахаар хүн ингээд нуугдаад отгон хүүхнийг нааш явах замд нь одоо айл морийг нь ингэж туйлуулж айлгаж цочоогоод отгон хүүхнийг мориноос нь ингэж унгаагаад чирүүлээд зайлуул гэнэ ам насыг нь ингэж үгүй хийж байгаа. За ингээ санжийг одоо цөллөгт одоо шар шувталж
цөллөгт явуулахаар болохын өмнө Санжийн нүдрүү нь шар ногоон юм одоо цацаж сохлоод энийг бодохдоо юу юм шиг байгаа. Их тэнгэрийн дүлий юм болов гэж би бодсон. Санжийн нүдрүүн шар ногоон юм цацаж сохлоод одоо цөл даваач чайдаг. За замдаа Санж одоо отгоо хүнийг өөд болсон тухай мэдээг сонсож ихэд харуулсан гашууддаг. За ингээд бас нэлээдгүй хугацаа өнгөрсөний дараа өнөөх сүмийн оройг нь хүмүүс ингээд барих гээд оролцсон хэдий ч одоо барьж чаддаггүй. Ингээд Санж руу ингээ хоёр бичээч явуулаад яг одоо тэр сүмийн оройг хэрхэн барих вэ гэдэг тухай мэдэж ирээ, бичиж авчраа гэсэн даалгавар өгөөд явуулдаг. Би ингээ бүр амар үйл явдлуудыг бичсэн. За ингээд нөгөө өнөөх хоёр хүн Санжтай уулзаад одоо буян залбирах хийдийн тэр хавар нутгалдаг хүмүүс байна. Нутаг руугаа ингээ буцаж явнаа гэж Санжтай ярилцаад ярьдаг. Тэгээ Санж нутаг орныхоо тухай за тэр өөрийнхөө ингээ дутуу барьсан сүмийнхаа тухай ярихад өнөөх хоёр хүн одоо Санжаас үг дуулахын тулд өнөөх сүмийг ингээд бариад дуусгах за гэж худал хэлээд Санжаас одоо тэр сүмийг хэрхэн барих, тэр оройг нь хэрхэн барих тухай үгсийг одоо хулсан үзгээр цаасан дээр ингээд бичиж авдаг. Ингээд Санж тэр оройг нь яаж барих тухай ингээд ярьж хэлж байх үед нэгэн бичээчийнх нь одоо хулсан үзэг нь цаасан дээр нь чихарч дуугараад Санж тэр чимээнээр нь энэ хүмүүс ямар зоригтой над дээр ингэж ирсэн юм бэ гэдгийг нь ойлгоод уурлаад өнөөх хүмүүсийг ингээд цохих гээд урагш ингээд босоо явхтал дэрсэн ингээд тэгэлж байгаагаар зохиол дуусж байгаа. Бүхэл бүтэн рама ярьлаа шүү дээ. Бас л чанга юм байна. Би бол айгүй тэгж барлаг ярьлаа л гэж өөрийгөө бодож байна. Тэгээд авах гэх яваханаар хандаарай. Тэгээ дараачийн намуудаа бол бүр ингэж дэлгэрэнгүйгээр ярихгүйгээр ерөнхийдөө тавч агуулгыг нь яриад тэгээ бусад зүйлсийн тухай яриад явъя гэж бодож байна. Тэгээ бас дээрэс нь би бол ингээд номын утга агуулгыг нь маш ингээл товчлоод аль болохоор ингэж базж ярихыг хичээсэн. Тийм учраас өөртөө уншвал яг тэр номын амд шимтгийг нь авч унших учраас яг уншаагүй хүмүүсээ л өөртөө яг уншаад үзээрэй. За тэгээд энэхүү зохиолын зохиомжийн тухай ярих гэж бодлоо. Зохиомж гэхээр нөгөө эхлэл гол төгсгөл туйл тайлал төгсгөл гэд энэ зүйлүүд шүү дээ. Тэгэнгүүт зохиолын эхэндээр гарч байгаа өнөөх энгийн усны говьд нэгэн сохор хүн яваад хавтгай ингээд хатсан эзэг болсон сүг идээд явж байгаа хүн бол эцэцтэй өнөөх Санж болж таарч байгаа. Тэгэнгүүт тэр зүйл бол харах юм бол мэдээж зохиолын хамгийн төгсгөл бараг тайлал хэсэгт байх зүйлийг эсрэгээр нь зохиолын эхлэл хэсэгт аваадсан нь зохиолын бас өвөрмөц онцлогтой зохиомжийн хэсэг нь бол мэдээж болж чадчихжээ. За тэгээд зохиолын гол санааг нь одоо ингээ ярих юм бол Бурхан номын зүйлийг яг гол мөн учрыг нь ойлгож шүтэж ингэж дээдэлж явхаар биш хар буруу одоо гол утгыг нь мэдгүйгээр ингэж сүсэглэн биширч явах. За тэгээд магадгүй тэр хүмүүсийн сүсэг биширлийг буруугаар ашиглах тэр зүйлийн тухай юм гол санааг өгүүлсэн байна гэж миний хувьд бол харж байна. Тэгэнгүүт энэ гол санааг гаргаж ирэхийн тулд зохиолч энэхүү жижиг бүлэг сэдвүүдээр за магадгүй жинхэнэ сүм байлаа гэж бодъё. За магадгүй овоо байлаа гэж бодоход овоо нь тэр зохиолын гол санаа. Тэгэнгүүт тэр овоог зохиолч яаж бүтэн ийм том болгох вэ гэхийн тулд энэ гол санааг гаргаж ирэхийн тулд энэхүү овоог бий болгохын тулд зохиолч жижигээр чулууг нэмсээр байгаад
тэр том хаваа бий болж байгаа. Яг тэрүүнтэй адилхан зохиолч жижигхэн санааг бүлэг болгон дээрээ гаргаж ирж тавьсаар байгаад тэр нь ийм том овоо буюу тэр гол санааг бий болгож байгаа. Жишээлбэл одоо тэр шашин номыг яг гол үнэн учрыг нь ойлгож мэдэрч шүтэх гэсэн ийм гол санааг гаргаж ирэхин тулд санж мааны үгсийг монголоор хэлээ шийтгэл аваад гороо хийгээ явж байтал нэгэн хүн одоо ингээд амнаас нь уртснаа гэсэн үднээс гороо хийж яваад нас барж байгаа. Санж нөгөө мацаг байраад биеийг муутахад одоо өчнөө олон хүмүүс засал нам хийсэн боловч идэхгүй бэрэмэг эмгний одоо хоолцын аванд хийж өгөөд ингээд биеийг нь нилаашруулж байгаа. Гэх зэрэг одоо ийм баг зэрэг ийм жижигхэн санаануудыг чигчиж өгсөөр байгаад овоо бүтээхийн тулд жижигхэн чулуун нэмсээр хагаад ингээд гол санаа гарч ирж байгаа энэ зохиолын. Тэгээд зохиолын үйл явдлын шугамын тухай ярих юм бол үйл явдлын шугам гэдгийг юу нь бол ойлгоход бол их амархан. Жишээлбэл шугам гэдэг нь одоо яг нэг хүнийг ингэж гол болгож аваад тэр хүний үүднээс хорвоо ертөнцийн амьдралыг харуулж байна уу гэдэг нь л одоо зохиолын гол шугам гэж миний хувьд ойлгож байна. Одоо жишээлбэл утгас сүрэн гэдэг хүний хувьд одоо ингэж хорвоо ертөнцийг яаж харж яаж амьдарч байна вэ гэдэг бол энэ бол миний зохиолын гол шугам. Кинонд бас илүү тод харагддаг штеп. Гинт одоо ингээд нэг хүмүүс ингээ хоорондоо ярилцаад байж байтал гинт ингээ кадр солигдоод батагийн тэнд ажил амьдралын тухай гаргадаг ч юм уу. Тэгэнгүүт дахиад кадр солигдоод тэнд цэцгийн ажил амьдралыг ч юм уу гаргадаг. Яг тэрүүн шиг одоо жишээлбэл би энд ингээд бичлэг хийгээд сууж байтал тэнд нэг хүн ажиллаа хийгээд сууж байгаа. Тэнд нэг хүн гэрээ цэвэрлээд сууж байгаа. Тэнд ч юм уу ингээд хорвоогийн өнцөг буланд 7-8 тэрбум хүмүүс өөрийнхөө амьдралаар өөрийнхөө ертөнцөөр амьдарч байгаа. Тэгэнгүүт тэр бүх хүн болгон өөрийн гэсэн үйл явдлыг шугамаараа амьдарч байгаа. Тэгэнгүүт энэ зохиолын хувьд харах юм бол ерөнхийдөө санжийн зохиолын үйл явдлыг шугамыг л ерөнхийдөө жанжийн шугам болгоод барьчихсан харагдж байгаа. Өөр нэг зохиолын үйл явдлын шугамуд бол гарч ирэхгүй. Нэгтгэж гарч ирдэг санагдахгүй байна. Би энэ зохиол номон дээр бас уншихтаа хэрэгцээтэй, сонирхолтой санаа ч юм уу, онч мэрхэн үг ч юм уу, тийм зүйлүүд гарч ирвэл тодруулж авдаг. Нэг төгсгөл хэсэгт нь ганц 2 зүйлийг л тодруулсан. Тэрийг уншиж үгүй. Хүн гэдэг хэцүү амьтан юм да. Нэгэндээ ингэж их тасагнаад юу хий. Ийм тодруулсан байна. За дараа нэг тодруулсан зүйл байна уншиж үгүй. Хорвоо гэдэг их урсгал ажээ. Нэг нь нөгөөг залган урсна. Нэг нь нөгөөг халан үргэлжлэнэ. Түүний тавцанд сав ертөнц мөнхийн манцай болон нэгийг өдөж, нэгийг тосгоно гэсэн зүйлийг тодруулсан байна. За ингээд миний ярих зүйл энэ хүрээд дуусж байна. За би өөрийнхөө хүртэж хүлээж авсан, харсан өнцгөөс ерөнхийдөө ярьлаа. Тэгээд нэлийн барлагдуу ярьлаа гэж өөрийгөө дүгнэж байна. Тийм учраас та бүхэн өөрсдөө энэ их романыг уншиж өөрсдийн үзэл бодол мэрэгцүүлээрээ тунгаан шүүгээрээ намын амтыг мэдрээрээ. За баяртай.